Манай нөхөр Руслан 1974 онд Оросын холбоо улсын Ростов надад нотон сургууль төгсдөө үргэж ирээд Тархан хот тэмдэглэж улмаар 10 жил ажиллах хугацаанд 130 гаруй ноцтой хэрэг илрүүлэн ард иргэд аж ахуйн тохиолж учруулсан 160 гаруй сая төгрөг нөхцөлсөн гэмтрийг илрүүлсэн. Энэхүү нохойгийн 30 жилийн дараа ажлын хөдөлмөрийг үнэлж нохой албаны удирдлага өнөөдөр 70 жилээр Руслан нохойгийн өшөөг алдаршуулж босгохоор устданд миний бие болоод манай Дархуу аймгийн цагдаа ганцрын хамт олон баяртайгаар хүлээж авч байгаа. Say